Ивэнтгэгч хүн сервис. Хамтран ажиллагч хам богд Кашмир. Хамтран ажиллагч Swarovski брендийн албан ёсны төлөөлөгч Наран их дэлгүүр. Хамтран ажиллагч Ноён пицца. Хамтран ажиллагч Эги Cosmetics. Шулуун шудраг Лаура. Сэргэлэн цаваа Ари. Инхри ялдам Нанда. Гинэн цайлган Хулан. Төлөв төвшин Сүги. Нэцэж цоцошгүй Сарна. Ээлдэг зөөлөн Баясаа. Эрхэмсэг Туйхан Тоози. Fashion to Nomadic. Малын хашаа хороо цэвэрлэж тугалдаа өвс өгөх ажилд манай бүсгүүчүүд дадсан бололтой шүү. Торох юмгүй л хийдэг болж тээ. Хоол нэгтгэхгүй дээ. Хоол нэгтгэхгүй байгаа яах вэ? Өвд одоо ингээд суудмагтай байсан шүү дээ. Тэр үед ингээд өвсний хэрэглээ тэгэл нэмэлт хичээл юм хэрэгтэй. Хэрэгэлдэг байлгүй. Нэмэлт хичээлгүй бол бас хэцүү. Одоо тэгэд өвсөө сайн нөөсөж ингээд нөөцөж авах. Би чи нэмэлт хичээлэнд орох юм уу гэдэг. Өдөр чи хичээлгээд арай ногоон хичээлгээд юм гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө өвд айлуулч чинь нөгөө эртхэн бийдэж өвсөө нөгөө сайн бэлдэж чадаагүй юм чинь. Шаарлаг гэж байгаа шүү дээ нар чаа. Өстө ташраар ярьдаг. Тэгэл ер нь ажилтаа хүмүүс чинь зудмаар малтаа хөлдөх юм шүү баг. Нүүдэл чинь нэг шастын өвсгөр. Нүүд айгүй юм. Таавчтай юм, цагаан юм өвсөй юм. Унаас цочдаг. Ганц юм байна. Тэгээ цагаан үнэ байвал үнэнээсээ цочих юм болоо гэж. Өөрөө тэгснээ бас өстэй шүү дээ тий бас. Тий. Хөөх юм бэ нэр. Тэгээд тоглолтмод руу нойрцсон ч айгүй хөөрхөн өнөр өнөртөж байгаа. Харин тий шингсэн. Сүлдий тавьтаа байхад чи ямар аян дээр дуулаад байна гэж. Би өчигдөр нэг 2 аянд оруулж, нэг аян өөр аянд оруулж дуудаад байсан биз. Ямар дууг тэгээдлээ. Ингиш дуулууд яах вэ гэж юу илээ. Харин тий. Тэгээд одоо би ингээд эцэг байдагаас амар дулаан том бэлэтэй байхтал ер нь удахад ажил маш тийгээд дараад манай энэ малч хотны бүсгийч болчихсон бас амар ажилттай. Би бүр ингээд сая харж ирсэн чи ёо ямар их ажилтай юм бэ л гэж бодлоо. Тэгээд бид нэр үрээр босоод орой өгсөн завгүй байгаад тий. Би ч өдөр мөн юм. Хэдий завнд тэр орноо цэвэрлж амжтай өстө бүүн. Бид нар бол бас жоохон ядарч л энэ те. Нэг хэдий юм хичээдэг. Харин тий. Өдөрчингөө. Бид нар хоолыг нэлээ өгсөн юм шүү дээ. Жаргаж штэ манай. Дээр нь бол Сүүгээ бүр санаа зовоодсон. Хоол нэгтгэх үү дээ. Хоол нэгтгэж бодохгүй дээ. Энэ одоо хайчих байгаа юм бол ганцаараа. гэсэн чи бүр ихтэй айцсан байна. Харин тий. Харин би түрүүн харж илээ энэ одоо гоё л амттай болоод иддэг бах та гэж. Тэгээ биднэрийнхээ бол одоо юу юм? Айгуу гоё тийм. Тийм. Стек юм шүү. Яадаг болоо. Нэг юм иддэг бол амар юм шиг сонголтгүй зүгээр. За одоо малаа хоолцсон юм чи малаа хоололцсон юм чинь. Нөө хашаага цэвэрлэх үү. За сүүгийн наашаага даваад гараад ирэх үү. Энэ энтэлтаа байсан дээр баха. Ой. Ингээд итэр нь ороод Өвсөө ичдэм болоо. Харин тий. За одоо нөгөө тармуур юу лээ? Их тааш. Басаа зүйл. Басаа зүйл гэдэг нэ. Юу гэдэг лээ?
Энэ ч хөлдөө байгаа үсттэй. Тэгэхээр наатан гэсэн үг үү? Угаасаа бидний төлж байгаа нүүрс мод Яа. Ямар амар хүнд юм бэ? Энэ ууртай байна. Энэ ууртай. өчигдөр шинэ амар таарсан шүү. Манай Тийм. гадаа уус нүүрс үлдчихэж байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Энэ одоо яаж бааж байгаа юм бэ? Эйж бүр амар наа. Бид ч баг ихэнх нь уурс авсаад байна шүү дээ. Зарим нь саяхных байгаад юм тий. Харин тий. Наад бол ч ууртай байгаад байгаа. Энэ ууртай энэ гайгүй. Энэ бол уурс авсаж байна. Би ууртай гэдэг уурлаад байдаг. Өөдөөс уурлаад байна. Энэ чи галт хийж төлдөг лөө. Уул нь бол тэгдэхдээ өвөл яад юм бол хөлдөө болохоор нойтон байд юм болов гисгэхээр. Үйл хийд юм уу? Энэ Энийг гисгэхээр нойтон болох уу? Тийм. Тийм үү. Аргалын утаа барилсан. Хүй. Малчны гэрт төрсөн би гэдэг шүлгэл санаанд орж байна да. Тэгээ юу гэдэг лээ шашаал гэж би юусэн. Тэгээ юу гэдэг лээ гэж өргөжлөлгүй. Аргалын утаанд хүн болсон би нүүрсний угаар нь төхөр боллоо гэж байгаа шүү дээ. Угаасаа тэр дэмч. Аргалын утаа барилсан малчны гэрт төрсөн би атархээр нутгаа. Өлгийн гэж боддог. Цэнхэр маань сунгалсан гэж явдаг. 10 жил тахад энийг зөв нэг бага ингээд амар их цэжлүүлдэг байсан тий. Тий. Яа за энэ лав дүүрчлээ. Яасан ч амар хүнд байдээ. Хатчгаараа хөнгөн болдог бах тий. Харилтээ. Нойтон болохоор айгу ой. Хүнд ах шүү шүү дээ. Сүүлдээ хойлоо утанда. За ийшээгээ малуулаа тавьчих гоё. Энд ч хүнд идэв юм тий. Харин тий. Даваа хүнд идэв. Хатчуул гайгүй үстэй. Гэрээс бицгээл гарсан штэ. Гараад бицчээ за гэрдэг орд нойлын цасаа тавьчаад ирсэн. Гэрдэг орд нойлын цасаа тавьсан чинь Тэр чигтэй. юм бэрээ сонсохгүй. Тэр ярианд ороод гэсэн юм ба. Харин чамаа буцаж орж ирэхгүй болгож сүүгээ бит хоёр гарч шалгасан шүү дээ. Байна уу? Гадаас нүүрс барьсан ахарж ирсэн шүү. Тэр ахта бүр нүүрс яриа бүр тэртэй мартсан. Яг тэр чигээр юм сурцаа гоожсон орондоо ороод. Тэсэн чи ариун орж ир. Чи яач өгч. Харин тий. Чамаа буцаж орж ирэх юм баг гэж даа би тэгэхэд байхгүй болохоор сүүгээ бит хоёр араас ч байгаа. Байна үрс байхгүй. Нэг юм хийж хагаад нөгөө юм шилжиж шууд өмнөхөө мартаад байна. Тэгч. Зэ. Зэ. Бэж орё. Ой. Яач. Зэ. За тэгвэл би эндээс нь барих уу. Энэ амар альтрууд гараараа байх юм бол ариш. Даах юм шүү. Угаасаа энэ сархан байлыг халтарж байна юм дээр. Зуралттай байна. Яа халтраад байна. Тэр юм та. Яасан ч хол юм бэ? Аваа юм болоо чи аваахан баа. Тэ араа алцаагаал ирчлээ шүү дээ. Бараг л 10. Тэ 15 явчих уу? бараг л 10 алцаалаа яа. Завж байгаа нэг нь явуулгаа. Яа. Хөө. Гүтлээ болцсон шүү дээ. Будаа. Ингэж хүрдэг шүү дээ. Аваасан матын бас. Нөөдөө ингэж өдөөний ажил зүдээ очиж байгаа байхгүй. Монгол нөгөө ахугаас хог хаяд гэж юу ч байдгүй гэдэг. Тэ. банкаа
Үгүй нэр. Гүн видео гарсан. Манай өвчтөн таны тэр ухааны хоол болчихдог. Өмнөд нөгөө биднээс их цэвэрхэн амьдрал. Бид ч одоо нэг юм мэдчих жоохгүй фоо хайна. Тийм шүү дээ. Би чи зүгээр хагбад хоёр Ханасаа шивтээр юу яа зөвлөдөг лээ. Тий. Гэлээ. Зэ. Интернет сайхан уур. Сайхан Энэ уулын нийтүүлээ гурлаг аваа явах юм уу? Энэ удаагийн дугаараар модельүүд маань хэр зэрэг уран гарын эвдүүтэй бүсгүүчүүд вэ гэдгээ харуулах нь байна. Баруун гэрийнхэн маань дээс томж үзэх бол зүүн гэрийн бүсгүүчүүд зүү ороо хоёулыг туршиж үзэхэндээ сонирхолтой юм байна шүү. Ийм даалгавар ирнэ гэж модельүүд маань ёстой төсөөлөөчгүй байгаа да. Ивэнтгэгч хүн сервис. За өнөөдөр октод маань одоо ингээд бүгдээрээ зүү хатгаж утсан бах те. Зүү ороохыг. Одоо ер нь Жоохондоо л. Өөр жоохондоо. Бүгдээрээ 10 тайдаа л. сайн 10 жилдээ л юм. Тэгтээ ямар мартчихжээ. Тэгвэл ер нь яг Монгол уран хатгамал гэхэлэр энүүндээ зүү ороо хатгамал зээгт наамал гэдэг энэ хоёр хатгамлаа нь ерөнхийдөө голчиж байгаа. Тэгээд зүү ороо хатгамал өөрөө бид нарт эрэхтэй одоо хөөргөний дайлан буюу хатаг тий эдлэл хэрэглэл дээр ингэж одоо өвлөгдөж ирсэн. Тэгээд яг энэ цаг үедээ бид бол одоо бас бүтээлийн хэмжээнд бас энэ хатгамлаа аваачихын тулд бас гарын оролцоотой явж байгаа. Бид одоо Монголын ард түмэн бол маш олон зуун жилийн өмнөөс уламжлагдж ирсэн их баялаг өв соёл, зан заншил, зан үйлтэй ард түмэн билээ. Эсгий соёл гэдэг маань бол одоо монголчууд бидний одоо дэлхийд гайхуулах маш том соёлын маань нэг хэсэг байгаа. Яг тэгвэл одоо олон зуун жилийн өмнөөс одоо мал аж ахуйгаа бид нэр эрхэлж ирсэн те. Түүгээр малаас гарах үс ноос те. Тэр малаас гарах аш шимээрээ ахуй амьдралдаа хэрэгтэй зүйлийг бүтээж исэн. Тэр тийг одоо гэрээ бариад гэрээ цагаан эсгий гэрээ бүрдэг, эсгий гэрээ хувцаа хийгээд өмсдөг те. Тийм их сайхан амьдрах ухаантай ард түмэн юм аа. Зээгийг бэлтгэхийн тулд тэр одоо хоньны ноос, үхрийн хөвөр, сарлагын хөвөр, тэмээний ноос их сайхан угаагаа цэвэрлээд эхний ээлжинд угаа цэвэрлэнэ гэсэн. Угаа цэвэрлснийхээ дараагаар ноосоо ингээд сайхан цовилж ягаад түүдэг бэлтгэнэ. Түүдэг үлдснийхээ дараагаараа ноосоо ингээд алгадаж буюу томно гэсэн. Томоод гарсан ноосоо бид юу гэдэг юм гэхээр энэ зээг гэж нэрлэж байгаа. Энэ зээг. Ноосоо томж буурын хэлхийг түүдэг хийх гэж нэрлэдэг юм байна штэ. Эхлээд түүдгээ бэлдэж дараагаар нь ноосоо eerж үзэх нь байна. Харин нөгөө гэрийнхэн зүү ороож сурч байгаа болов уу? Эхнийд яг бэлтгэсэн нэг одоо үлцэн хийгээ оё. Үлцэн хийгээ одоо хамтдаа оролцгаая ямар ч хэлсэн тийм. За хөдөлмөрийн хичээл төр манайхаа одоо бүгдээ хийгээ сурцсан тийм. За ямар ч хэлсэн. Тэгээд яг эхний удаа яг таад зүгээр нөгөө одоо шууд үлцэн хийн дээр гихгүйгээр энэ юун дээр нэг жаахан дасгал хийж байгаа явах уу. За тэгээ. За ямар ч хэлсэн зөөр хатгамал өөрөө дээрээ нэг утас доороо зүйтэй утас гэд хоёр утасаар одоо оёгддог байгаа. Энэ зөөр хатгамал маань өөрөө урлаж чадвал одоо ямар ч дүрсийг маш нарийн гаргах бас тийм боломжтой тийм. Миний ангарын нарийнхан зүйл байгаа. Яг та зөөр хатгамлынхаа ерөнхий техникийг нь одоо сураад авчих. Тэгээд ер нь цаашаа нөгөө нарийн оёод гой сайхан болно гэдэг зүйл бас дараагийн ажил байгаа. За ямар ч хэлсэн зүгээ сүүлцгээчих байх гэж бодож байна. Нөөг нарийн сүүлчих. Одоо яг За ингээд ямар ч хэлсэн зүгээ сүүлчихэд тэгээд юу яа. Зангидахгүй. Зангидахгүй байж байгаа яг хаа. Энэ нөгөө нэг эхэлж байгаа болохоор би тайдынх нөгөө нэг утсан дээрэн гараад нэг утсан доор зүйтэй утсаараа оёгддог, хоёр утсаараа оёгддог гэсэн шүү дээ. Тэрнийг одоо хэдүүлээ эхлээд. Нэг нь оёод нэг нь ороо. Өөр гэсэн цөм үтэй нөө. Сайн эндээс өгсөн шүү дээ. Тэгсэн аа. Амар хартаа. Ер нь бид яг нэг өөр амар нарийнхан цөм өгөрөө. Яг бид нар чинь анхдагч юм болохоор бүдүүн зүг. Яг тайдаас нөгөө хамгийн эхлээд энэ хатгамлынхаа яг нөгөө үндсэн техникийг нь бас ингээд сураад авчих юм бол цаашаа шооныхаа боёнгаараа зүү ороо зурх нэ. Юм сурах болтой. Юм сурах нэ. Хамтран ажиллагч Хамбогд Кашмир. За тэг би одоо та нарт эхний ээлжинд түүдэг бэлтгэх аргыг зааж өгнө.
Энэ бол ингээд хоньны ноос байгаа. Ахрын ноос буюу хялгастай ноос. Хялгастай ноосор ингээд зээгээ хийх юм маш бүх өгөөд хатуу сайхан болно. Тэгээ зээгээ хийхин тулд биднес бүдүүн зээг хийх үү, нарийн зээг хийх үү гэдгээ тооцож жагаад эхлээд ингээд энэ сайхан ноосоо яах нь ингээд цовилно гэж ярина нэг. Ингээд цовилаад ингээд жигдхэн ингээд бэлтчихнэ ингээд. Тэгээ ингээд ноосоо ингээд цовилонгуудаа дээр үе та нэг утас ээрэхэд нээрүүлэлт ингээд эмээ өнөр чинь гоё утас ээрдэг байсан шүү дээ. Тэрүүн шиг одоо бид нар яг энэ орчин үеийн сургалтын дээр явал яг хөөхөр гараараа ээрүүлээ бэлтчихнэ. Өөрөөр ингээд энэ гартаа энэ ноосоо ингэж алгандаа ингэж бариад тэгээ энэ хуруундаа ингэж ороогоод дараа нь яг энэ амын дагуулад яг энэ дагуулад ингэж бариад ингэж даруулад гартаа ингэж ороож чанхан шиг ингэж гараараа ороож ингэж түүдгээ бэлтэн ингэж орож явснаа хамгийн сүүлийнх нь болохоор дээш нь гаргаж ирээд гараараа ингэ сайхан ингэж өгөөд ингээ гараасаа ингээ гаргаад ирнэ гэсэн үг. Ингээд гараад ирэхээр нөгөө ингээ түүдэгч бэлэн болчихж байгаа. Энэ ихний алхам нь энэ. Түүдгээ бэлдэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо би ингээд энэ хоёр түүдэгч бэлэн боллоо штэ. Тэгэнгүүт ингэж зөрүүлээд тэгээ энийг ингэж эргүүлж хагаад тэгээд одоо энийг яана гэсэн өгөхөр том нь хоёул ингээ гарантаа ингээд цолгой хомбол одоо ингээд зүүн тишээгээ баруун гарвал баруун тишээгээ ч юм ингэж энэ зээгч өөрөө гарч ирнэ. Нэсэл ингэж одоо би ингэ норгож шүү дээ. Ингээд гарандаа алгадна гэсэн үг. Одоо энэ ингэ барьж байгааз ингэ барьж байгаа би ингээ гараараа ингэж алгадаж ингэж наашаа ингэж ингээ томхыг бид нөө гэдэг томоод ингээ гарч ирсэн энийгээ бид нэр зээг шинэрлээд байгаа байхгүй. Тэгээ ингээд бид нар зээг бэлдчихлээ шүү дээ. Ноосоо ингээ сайхан томоод зээг хийлээ. Зээгээ ингээд хосоор нь би ингээд нар зүв юу ингээд хийн гэсэн шүү дээ. Энэ хоёрыг ингээ хооронд нь холбож ойж жагаад энэ дээрээ даруулаа ирсэн байгааз энийг зээглэх гэж нэрлэдэг байгаа. Энэ чин зээг нар буруу зүв иргсэн зээг. Энийг энэ дээр нь хосоор нь ингээд чимэглэлийн урлаг болгоод ингээд даруулаа ирсэн гээд энийг зээглэх гэж нэрлэдэг байгаа. Энэ мөн адилхан дан зээг. Энэ дан зээгээр бид нар нөгөө хэгээ ингээд даруулж ойж хоёулын чимгэлийн байдлаар ашиглаад байгаа байхгүй юу. Тий. Энэ аргыг танд би зааж өгөөд энийг одоо хэдэн минутанд хэн маш сайн хийх нь гэдгийг чинь шалгаруулах гэдэг байгаа юм. Эрт идүүгээс хэрэглэж ирсэн их байгалийн амьд эрдэс шавхагддаг бус төлждөг баялагийг Монгол хүн танд зориулан монголчууд үйлдвэрлэв. Амьд байгалийн давс. Эвентгэгч хүн сервис. Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца брендийн Ноён дахиа шинэ амт, шинэ төрөл, шинэ савлгаатаагаар иргэн ирлээ. Цагаалагын утас 70 8888 1950. Зүгээ нар зөв тойрох маягаар зүг ороож эхэлнэ. За таад намайг бас нэг ихлээр харчаарай. За яг таадад би товчлоод юм уу? Одоо нөгөө энэ дээдлийнхаа утас чинь байгаа шүү дээ. Дээд утсаа ерөөсөн нэвт гаргахгүй шүү. За дээрээ дээд утсаа ингэ үлдээчих ямар ч байсан. Доош натга. За тэгэхээр доош натга. Доош натгаа. За тэгээд энэ тал утсаа энэ арай холбоо шүү. Харин 1 мм гэсэн жоохон ойрт болох юм шүү. Ер нь одоо 1 мм. Доош гар гарга. За энэ утсаар нэг утсаар ингэж явчих шүү. За тэгээ энэ дээдлийнх нь утсан сул уртаараа шүү зэ. За одоо
Нар зөв тойруулна шүү. Энэ дээдлийнхаа утсаа барьж байгаа. Хаашаа имэрдэг үлээ. Ингэж. Тэгээд тэрийг бол мартахгүй. За нар зөв эргэн шүү. Зүгээ бариад. Зүгээр нэг л эргүүлнэ шүү. Хамгийн гол нь дээдлийн утас чинь орох утас учир жоох уурт үлдээгээд доод зүйтэй утсаа жаахан богино хум маягаар. За ингээд дарцсан утсаа биш дээ. Хумсаараа ерөөс аюулсан гогцоогоо аль болох том байсан ч хамаагүй заяа. Жохон том юм гогцоо болгоод дарцсан ч болно заяа. За ингээд одоо зүгээ татаж гаргаж ирэхэд энэ гогцоо яг энд үлдэх ёстой шүү. За тэгээд дарцсан байгаагийнхаа яг одоо буцаагаад саяныхаа нөхрөө нь хийн. Нөхрөө нь хийн. Тий, саяныхаа шаглалтыг рүүгээ их юм уу? Зөв. За яг зөв энэ гогцоо гараад ирцэн тий. За дээдлийнхаа утсыг ерөөсөө нэг битгий чанга татаарай заяа. Энэ гогцоо бэжж дараагийн үйлдэл бид хийгдэх ёстой шүү. За дахиад 1-2 мм хатгаад ахиулж одоо нөгөө энэ зурагныхаа дагуу одоо ингээ хатгана. Тэгэхээр доошлуулах юм байна тий. Одоо нуцаа тавьчих уу? Одоо 50 гэж одоо наадахынхаа яг дотор талд нь дахиад хатган шүү. Одоо энэ дандаа хатгаж гаргана гэсэн үг. Нэг 2 мм хэртэй зайтаад яг нөгөө зураасан дээрээ. Энд дээр зүйтэй. За тэгээд дахиад саяныхаа үйлдэлийг хийн. Дахиад зүгээ ороож гогцоо бий болгоод Эндээс ингээд дотоод зүг жоохон ойрхон байл бас зүгээр шүү заяа. энэ ч гэсэн үү. тэгээд доорн тийм ч хатгаад өг. За тэгээд одоо утсаа ингээл ишин зүг оргоо явна. Энэ маань өөрөө бэхлэгээ бүхэлгөө болоод тэгээд энэ утасныхаа дотор талд нь хатгаад явна. Үгүй ингээ хамаарсан. Айл болох энийг жоохон зайдад тухын татгаж яаж. Энэ миний бүр балхон байлаа. толгой. За харъя. За яцаарай. Одоо энэ Зөв яг нэг юм дээр л ороолтон дээр яг нэг дээдлийн уцаа жоохон татсан юм байна. хаана явж ирсэн юм бэ? Байж байгаа юм шээсээ. Гэтэ өстой гоё юм сурлаа баярлаа. Бүр мартцсан байсан. Жохон бахтай байв гэж ороод өгсөн хөтэ бүр мартчихад байсан. За зөв явж. за зөв явж. Тэгээд нөгөө энэ хардаа арай жоохон энэ хатгалтыг биш тий. Энэ хатгалтыг буцааж хатгаж байгаа энэ хатгалтыг яг тэр нөгөө нэг гогцоо нөхөө байгаа шүү дээ тий. Яг тэр лүгээ л хатгах хэрэгтэй шүү заяа. Жоохон дали хатгахдаг энэ хатгамал өөрөө дали болж хуурдаг байгаа шүү заяа. Одоо энд гэхэд чинь яатсан юм. За энэний жоохон чангалаад энд нэг хатгалт гадна талд нь хатгацсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ нөгөө нэг юу чинь холбоос нь байхгүй болчихж байгаа байхгүй юу? Хамтран ашиглагч ноён пицца. Тэгээ явж байгаад нэлээд дуусгахын дараа дуусна үгүй дээшээ ирээд орооч. Бүр дээшээ бишээ тэг чамаагүй. Тэгж жагаад тэгээд гараараа ингээд хоёр эргүүлчихөө тэгээд татчих. Энэ яаж юм? Болж ин тэгсээ чинь дэндүү бүдүүн болоод шин. Тий. Нара энэ чи ингээд хараа нэг хэсэг нь бүдүүн нэг хэсэг нь энэ нарийнхаа ийшээ бүдүүн байгаад аваад тэгэхээр чи энийг ингээд задлж болно шүү дээ. Хөөе. Ингээд задлж болно шүү дээ. За яа. Байтаа. Эндээс бүр хороо ойлгоцсон байна. Миний гардыг хаашаа яах вэ? Чи тэнд чанга очиж. За. Яах вэ? Ингээд аштайх ингэж чад. Болно. Болчихлоо шүү дээ хөөе. Болцсон. Ингээд тэгэл энийг ингэж хасаад ингээд цовлоод доошоо байсан. Тэгэл болж байна. Чиний энэ өстө болж байна. За. Энэ үгэн чи гарын ивдүүтэй. За нанаас эхлэв. За ер нь нэвтрүүлэлт ирэхээс өмнө надад ямар ч юм төсөөл байгаагүй. Үнэхээр яг ингээд даалгаар ороод ирэнгүүт анх шоконд орж исэн. Яна одоо чадах болов уу гэд бодож исэн. Гэхдээ яалтчгүй би өөр айгуу дуртай ингээд яг иймэрхүү зүйлийг хийхлээр ингээд амар гоё тэрнээ төвлөрөөд ингээд нөгөө стрессээ бүр ингээд марттлаа яг тэрнээ төвлөрч хийж чаддаг. Тэгээд яг нэг харамсалтай зүйл нь манай нөгөө талын гэрт болохоор одоо уран шаглаа буюу одоо тий хонин холбоос ч юм уу ингээд хатамлууд орсон юм шиг байна. Тэгээд миний хувьд бол одоо нөхөртөө цагаан сараар одоо хөөргөний дайлан хийж өгсөн хүн байгаа. Тэгээд хэрвээ тэр бас тэмцээнд орсон бол магадгүй төрүүлэх байсан баг. Манай найз чинь гарын өвдөлтөй хүн шүү те. Тэг чи мэдэн бүдүү юу тон зээг байлаа. Багс
багасгах. Нарийсгч галээ. Чиний зэрэг нэлийн бүлэн болоод байна. Нэг нь одоо энэ ч нүд мөн үстэй тий Аршаа. Мөн. Ингээд л ийм л хат болно. За ёо. За тэгээд. Тэгэл ингээд ингээд энэ өөрөө гарах хэрэгтэй байхгүй ингээд үргэлжлээд энэ тасрахгүйгээр утас явахын тулд л шат энэ яаж юм. Болж байна. Тэгэл энийг дуусангууд дараагийн зээгээ энийг би хийлээ авшаа. Яа би бүр чаддаггүй. Энэ одоо яг болж ингэж жилчээ тэгээд Гуланд маань ёстой хэцүү ажил санагдаж те. Түүдгээ бэлдэхдээ ноосоо таслаад л арай чанга гараар үзээд байна уу да хулаан. За тэгэнгүүт ингэж байгаа штэ. Дээрээс доошоо. Тий. Доошоо. Ингээ явж байгаа штэ. Тэгэнгүүтээ энэ дээр чономчгүй. гэсэн. За. Ингээд эвтийх ингээд зөөлхөн дээр нь тавьж байгаа л орооч гэсэн. Ок. Тэгэл энийг жоох өөрөөр тэгэхгүй яг сандраа тэгж тасарч. За. Тий. Ингээ уртааш нь ихний сарж гоё яваад. Тий. За манай багшийн сая надад одоо уул надад бүр мянган баг л зөндөөл хэллээ л дээ. Багшаа энийг яаж ингэж ороох юм яаж ингэж яах ингээ би болохоор манай багш болохоор ингээл бүжигчин хүний гар шиг л ингээл гэсэн би ч та гараас та бүжигчин хүн шигсээ ингээл ялла тэгэл мэдгүй тэгэл болоогүй тэгэл болоогүй тэгэл чадахгүй л гэдэм юм дөө тэр л энэ да. Хамтран ажиллагч Эги Cosmetics. За би дууссан байж л зурлаад. Аяхгүй. Би бараг бүрэн дуусгач маш хийв. За ингээд болцгоочлаа тийм болчлоо. Ямар ч байсан эхлээд татгаж ирсэн бодох юм бол ямар ч байсан үлзий энийхээ нэг дөрөвжин хийг дээрээ сайхан гаргачлаа гэж болж байна. Ямар ч байсан зөөр хатамлын эхлэл дундах одоо тий үзүүр гаргах тэгээд төгсгөл гэсэн нэг юм техник бол одоо энэ удаа бол сураад авлаа. За тэгээд ер нь бол ямар юм? Гоё юм. Гоё юм. Жохон юу вэ? Дайсан ойноо гэж зөрөг орчихсон. Жохон сонин болоодсэн. Сүүлрүүгээ ингээд жохон учир нь болоод яваад хаар гоё санагдаж. Тэгээд ингээд нэг бодогдохгүй гоё байна. Буцаахад ингээд хатгаж байгаа юм шиг боловч хатгамал өөрөө урагшаа ахиж байгаагаараа тий айгүй их сүүл рүүгээ гар ингээд жоохон тийм ер нь бол яг нөгөө техникийн айгүй зөв мэдээд ингээд нөгөө хүн өөрөө жоохон төвлөрөл ороод ирж байгаа байхгүй юу энэ чинь нэг жоохон суугаад ингээд нөгөө оёд ихэнгүүт хүн өөрөө ингээд төвлөрөөд тий яг энэ хатгамал дээрээ маш сайхан төвлөрч эхэлж байна л гэсэн үг байхгүй юу чигдрээд ирж байгааз тий тэгэхээр энэ манай өөрийн одоо яг тогтвортой юм хэмжээ зүгээр очоод ингээд хатгаж байна л гэсэн үг байхгүй юу ерөнхийдөө бол ингээд хүн ер нь ингээд гараар ямар нэг юм уралж яхад нөгөө хүний хоолон хүрт нэгдэж идэг гэж ярьдаг байхгүй авраа дээр бас. Тэгээд тийм утгаараа одоо ингээд хүн нэг зураг зурдаг ч юм уу эсвэл ингээд юм ойдог, юм нэгдэг байгаа үед яг ингээд хүний авраа итвэгчж идэг. Тэгэхээр саяны яг ингээд зүү ороогоо сууж яхад бол яг ингээд нөгөө хийж байгаа ажилдаа айгүй сайн төвлөрж исэн. Тэгэхээр нэг төрлийн бясалгал болоо явчихж байгаа байхгүй миний хувьд бол хэдүүлээ ер нь юм дайлан хийдэг юу нэлж болчихж байгаа. Одоо байсан. Энэ нь илүү зугаатай юм байна. Харин тийм. Өөхөө манай хэд чинь бизнесийн санаагаа олоод зүү ороо хойдлоор дайлан хийж зарах юм ярьчихсан сууж үйдэг шүү. Ямар тач сүүгийд маань бууз хийхээс л дээр санагдаж тэ. Тийм хамгийн гоё нөгөө нэг юу гэвэл айгүй юм стресстэй нэг юу ч бодохгүй зөвхөн энийг л бодоод яг адилхан хэмжээтэй хатах хэрэгтэй шүү, адилхан хэмжээтэй орох хэрэгтэй шүү гэж тэрийгэ бодоод нэг юм бяцлагаад байгаа юм шиг тэрнээс амар гоё. Утас зүү барьж үзээгүй модельудад эхэндээ л буруу зөв хатгах юм байснаас биш сүүл рүүгээ төвлөрөөд эхэлсэн чинь нүдэ жирмэлэгжил харахаар жигд ойсон байна гэж. Зүүгээр орох бол мэдээж миний одоо хийдэг миний мэрэгжил шал өөр, хувцас ойн гэдэг чинь зүүгээр орох шал өөр, арай өөр мэрэгжил. Тэгээд миний хувьд бол 8 бил 9 настай байхдаа ихчээрээ заалгаж исэн. Тэгээд тэрнээс хойш мартцсан байсан. Тэг өнөөдөр ингээд заалгаад дахиад оёод ингээд ингэж ойдог гэлөө гэд ингээд заалгаад маш гоё байлаа. За тэгээд
Уран болоорой гэж одоо Уран маш их болно. Одоо тэгээд сургалт хайгаад өгсөн. Юу вэ? Одоо сургалт хэрэггүй юм шигээс урчиж байгаа юм жаа. Тэгээд зөвхөн энэ оёдлоос гадна өөр оёдлууд байгаа бах те. За ер нь аль яг зөөр хатмалд өөрөө бол энэ эхлэл тэгээд дунд одоо тэр нөгөө нэг үзүүр тэгээд төгсгөл гэдэг ингээ ерөнхийдөө нэг энэ хатгалт явна. Тэгээд бусад дунд нь бол яг энэ одоо нөгөө шаглаа. Тэгээд ерөөсө зөөр хоёрл маань зөвхөн нэг утас зөөр ингээд одоо яваад байгаа юм шиг боловч бүх юм тооцоотой хатгалт бүр тооцоотой явж байгаа байхгүй юу? Тий. Нэр тооцоолох. Тий, наад цаалгаа ингэж гаргаж байгаа. Үнэ англиар гуравтыг гэжтэй. Монголоор яг наан цаан. За. Гэхдээ эхлээд анх зааж өгж явахад бол жоохон толгой ирмээр ингээд яад ингээд байгаа юм болоо гэд бодож ирсэн. Тэгээ сүүл рүүгээ ингээд гарч өсөд ирэхэд бас нэг тийм амар хэцүү санагдаагүй. Сүүл рүүг бол айгүй гоё санагдаж эхэлсэн. Би үнэхээр сэтгэл бүр маш өндөр магнат эгөр шүү. Байна. Одоо тэгээ энийг өргөжлүүлнээс уучтай байна. Дөрөж байгаасаа. Одоо тэгш. Яг суугаарай. Үсэг болж байгаа. За тэгээд хавгдтал дээр нь амжилттай. Баярлалаа. Оройос шөнийн 4 цагт гэсэн чи тийч санаа. Гарахтаасаа. Оёд шийдэгтэй гаргуун басан модельүүд маань эхлүүлсэн юм чинь дуусганаа л гэд үзэж яах шивдэ. Эхэлсэн ажлаа дуусгахч сайхан чанар шүү. Ивэнтгэгч хүн сервис. Ингээ салгаж байгаа дөө. Жадоо. Нандаа минь бүр хуландаа зааварлаад эхэлснийг бодвол ивэ олоод гарт нь ороод ирсэн бололтой шүү. Аргагүй найзууд болж тэ манайх хоёр. Гарт дотроо ингээд энэ дотроо эргүүлээд байгаа ингээд энэ хоёр гар дээрээ ч ингэж эргүүлсэн бол эхлэхэд энэ дээрээ ингээд эргүүлээд томоод ийн гэсэн. Тэр айгүй гоё хийсэн юм шүү дээ. Харин тийм би ахаас шинээр яах гээд салгаа хийсэн чинь өөрөө тэр ойлгох очсон. Донжин нууж бас чиж бас манай залуучууд их уламжлаа сонирхдаг болсон. Зэг томхоос гадна бас ингээ одоо өөртөөхөө илэл хэрэглэл гэр ахуйда аль болох үндэсний одоо өв соёлоо тэг ингээд шингээ хигчээдэг болсон цаг тэгэхээр одоо юу гэдэг энэ дээс томчоод энэмгээрээ чинь цүн хурлал гоёл одоо өөрөө хувцснаас гадна гэрээ одоо ахуй юм хэрэглээ бүх зүйлийг их боломжтой тийм тэгэхээр миний хувьд бол бид нэг нэгэнд хийгээс сурч байгаа бол энийг өөртөөхөө хэрэглээнд шингээх бол ямар ч асуудал байх гэж бодож байна. Гол нь бид нар мэддэггүй учраас энэ дэлхийг одоо чаддгүй учраас л байдаг байх гэж байна. Би буруу эргүүлээд байгаа юм байна. Би хоёулаа нэг ингээс эндээс гаргаж ирээд залгуулад тэгээд гараа ингэж норгоод ер нь норгоод ингэж яваад юм. Ингээд ирүүлээд яваад байсан. Манай эмээ нэг намайг жоохон байхад ингэж дээс томжсэн. Тэгээ би ерөөсөө харж ирснаас биш ерөөсөө хийж байгаагүй. Тэгээ би тийм болохоор бид яг тэр үед уул ингээ нэг хиймээр санагдаад байдаг гэсэн байхгүй. Тэгээд хүүхдүүдэд ямарсан дагуулж хийж энэ гэрээ одоо энэ нөгөө нэг бүслөр яадаг шүү дээ. Тэрийг ингээд ингэж хийдий шүү. Ийм юмнаас гаргаж авдээ шүү гэд дэлгэрэнгүй тайлбарлаж ингээд зааж өгмөр санагдлаа. Жохон орох чи тий. Ардгар хэсэг жохон орох чи. Онооны юун дээр ч гэсэн. За би баясгалан яг нэг оноо өглөө. За ерөнхийдөө яг бас сайхан чигд байсан. Гэтэ нөгөө зөөр өнцөг тэгээд нөгөө том жижигийнханаас хэлбэр сүүл рүүгэн бол маш сайхан чигд ингээд явчихсан байгаа шүү. За тэгээд энийг инх туяада би 2 оног нь
өгч байна. Ерөнхийдөө яг хэлбэр гарсан. Тэгээ нөгөө жоохон нөгөө бас нэг том яваал, нэг жижиг яваал нөгөө жиг татгалтын зүйл бол бас энэ дээр бас жаахан алдаа гарч ирсэн. Ер нь бол тэгтээ бас хөрхөн хэлбэрэн бол сүүлийн хатгалтнууд бол үнэхээр бас гоё. Жиг гарсан. Гарч ирсэн баггүй юу? За би сарнаа бол ерөнхийдөө бол яг зөв нөгөө ингээд маш гоё жигд явж байгаа хатгалт бол заяа. Тэгээ энэ дээр бол нөгөө би түрүүнд хэлсэн шүү дээ. Үзүүрээ ингээд нөгөө үзүүрэн дээр яалтж авахгүй жоохон ингээд нөгөө дөрүүлчин хэлбэр байх хэвээр маань нэг жаахан дөрүүлчин хэлбэр гарч ирээгүй учраас би энэ дээр бас 3 оноо өгчээ. За ер нь бол энэ бол ингээд хатгал тийм байгааз ерөөсө 2 ингээд үзүүрэн дээр ингээд бас нэг жоохон юм дөрүүлчин хэлбэр бас гарч ирээгүй учраас энэ дээр ерөөсө надад бас ингээд 3 оноо өглөө. Ерөнхийдөө бол бас гарын дүүтэй ер нь бол бас юм хийх бас юм хурд бас эв бол маш өөр санагдав. За тэгээд инх сүрэнд бол одоо 4 оноо гэнэ гэж бодсон. Одоо нөгөө нэг энэ үлзийхний дөрүүлжин хэлбэрийг гонхидэн текст хэрэгтэн гаргасан байгаа. Тэгэхээр нөгөө нэг үзүүр тэр нөгөө төрөний тэр зүйл одоо тий өнцөг гаргах тэр аргагаа аягүй сайн анзаарах байсан. Хэдий уралдаж байгаа ч гэсэн бид нар бас нөгөө нэг гүйцэтгэл төгсгөл юугаа аягүй сайн дүрсийн сайн гаргах тэр даалгавар бол одоо байсан учраас тэгээд хатгалт бас их дайжгүй их сайхан болцсон. Би бол ерөнхийд нь бол яг нэг хатгалтаас илүү нөгөө гүйцэтгэлийн бас давхар хараад дүгнсэн байгаа шүү заа юу. За. За баярлалаа танд. Энэ яг нөгөө нэг ямарваа нэг юмд нөгөө юм одоо тэсвэр төвчээр жоохон ийм нөгөө нэг өөрийгөө тий хянах тэр зүйлчин дээрээс гарч иж байгаа. Хэдий уур чадвартай ч хурдан хийдэг ч гэсэн тэр нөгөө ямарваа нэг юм төгсгөлийн одоо гүйцэтгэл гэдэг зүйл дээр ингээд бас өөрийгөө хянаад гараад жаахан явцсан бол санаа бол бас их гоё байсан. За тэгээд ингэж одоо дүгнлээ. Тэгээ одоо ерөнхийдөө иймэрхүү авиас шаардсан ч юм уу те тиймэрхүү тэмцээнүүд ах юм бол илүү дээр бахах. Тэгээ аяг тавхтай зурлаад ирэхээр л удаа болдог да. Бусдын нь болоод ерөнхийдөө төрүүлэн эсвэл бол яг дунд ч юм уу гээд явчих. Өнөөдөр бол үнэхээр баяртай байгаа. Хоёсон юм да. Багштай их баярлж байгаа. Ивэнтгэгч хүн сервис. За өнөөдрийн хичээлд оролцсон байдал бол ингээд ноосоо цовлох, түүдгээ хийх, ноосоо одоо томоо зээгээ бэлтгэсэн ийм дараалларын бүсгүүчүүдэд шалгаруулж байгаа. Хамгийн өндөр нь авсан хин ариун бэлэгтэй 4 оноо. Баярлалаа. Нандин чимэгтэй 3 оноо. Нандин чимэгч. Нандин чимэгтэй Лаурада маш идэвхтэй сэтгэл зүтгэл гаргасан бүсгүй хамгийн сүүлдээ тий Лаурада 2 оноо. Хурданда 1 оноо өглөө. Зүгээр. Уул нь бол манай бүсгүйч жигдхэн сайхан хийсэн. Тэгээд нэвтрүүлгийнхаа 4 мисараа энэ оноо өглөө шүү. За яг үндэ бараг энийг бараг та ихэнх нь хийцэн шүү дээ. Би яг миний яг хийсэй гэсэн яг энүүхээ яг энэ гэсэн болохгүй юу? Тий. Яг энэ нарийнхаа яг энэ болохгүй хэсэг нь угаасаа чадахгүй байсан. Янз. Тэ гарт эвэнд ороод ирэх юм бол ингээл үдцээл ягаад ч нодож гэсэн эндээс ингэсэн барьсан. Энэ ариун бэлэг айгүй мундаг гэсэн чи өөрөө нөгөө нэг зүү ороод бас ингээ хатгалын төрлийн юм хийдэг хүн учраас арай өөр байгаа. Тийм байна. Бас ур чадвар нь тий гарын урн байна, өсний урн байна. Хийднүүхээ би ч амар сайн хийж маа. Чи энэ ариун энэ биш дээ. Нандин чимээгөр түүдгээ маш сайн хийсэн байхгүй юу? Тэгээ ингээд би ингээд ажиллаж байхад энэ тийм ариун бэлгүүл айгүй туршлагатай байсан дундаасаа. Ингээл яг төдөө бүгдийг ингээд зэрэгцүүж ингээд тавьж байгаа л ингээд хийж байгаа байдал айгүй байсан. Анх удаа хийсэн. Чи яг анхных биш би мэдсэн. Би анх гарахтаа Лаураг одоо бас болж исэн байхгүй юу. За энэ Монгол ахыгаас нэлээ хол хүн байна да. Энэ яад үлдээ гэсэн чи хичээгээд исэн чи бараг ингээд ахаад нэлээ хугацаасан хамгийн сайн хийж байгаа байхгүй. Маш идэвхтэй бүр аргыг нь олохгүй те энийг ер нь ямар аргаар яаж хийвэл маш гоё болох нь жигд болох нь гэдгээр ингээ үзгээр одоо харахаар их гоё хийж байгаа. Тий. Айрич өмнө нь хийж байсан хүн шиг л гарын эвдүүтэй бүсгүй гэдгийг харуулад авлаа. Харин Лаура маань хичээл зүтгэл байвал аанда болдгийг харуулж чадлаа. Монгол энэ сайхан зан заншлаа. Ясаа маш сайхан эзэмшээ те. Тэрийгэ залуу үе хойч үедээ өвлүүлж явах хэвээр манлайлагч гэж үзэж байгаа шүү. Баярлалаа багш.
Эрт идүүгээс хэрэглэж ирсэн их байгалийн амьд эрдэс. Шавхурддаг бус төлждөг баялагийг Монгол хүн танд зориулан монголчууд үйлдвэрлэв. Амьд байгалийн давс. Эвентгэгч хүн сервис. Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца брендийн Ноён дахиа шинэ амт, шинэ төрөл, шинэ савлгаатайгаар иргэн ирлээ. Цагаалагын утас 70 8888 1950. Шилдэг болон топ модулууд маань чадварлаг болон уран гэдгээ дахин харуулсаар байна. Өнөөдрийн тэмцээн маань маш амжилттай болж. За яхах вэ хэлчихэ дахиад. Зөв нэг зээг том гэдэг мартчихгүй да. Тэгээ таньж хараад. Чаас би нэг толгой. Зээг томхаа. За. Окей, одоо би автахгүй заяа. За, хөр гэдэг өнөөдрөөс энэ дээр ихээр болчиход байгаа. За одоо гэх юм. Шилдэг болон топ медалууд маань өөрсдийнхөө чадварыг мөн уран гэдгээ дахин баталсаар байна. Өнөөдөр зээг томхыг одоо шинээр суралцлаа шүү дээ. Багш маань маш чадварлаг зааж өглөө. Мундаг бүсгүүчүүдээс дахин баяр хүргье. За уламжлалт ёсоор ялагч болон ялагдагчийг тодруулдаг. За өнөөдрийн ялагчаар. За хин баг хоёул хамт орчихоо тий. Ингэдэг. Дугаарын ялагч. За миний онгор хэлж. Энэ удаагийн дугаарын ялагчаар оролцогч Арин Бэлэг. Яа, за Арин Бэлэгтэй баяр хүргье. За багш маань ивент шагналыг гадаалаа. Энэ сургуульд маш амжилттай оролцож төрүүлсэн Шавда баярлалаа. Амжилт хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Ерөөд татаршгээ. Хураа. За, одоо мэдээч хэрэг ялагдагчийн тогтоог задлах гэж байна. За нэр дуртаад. За. Манай хоочлаа. Таны тэгэлээ. Манай хулноо гэж. За. Мэдээч хэрэг ялвал чагналтай, ялагдвал шийтгэлтэй. За өнөөдрийн шийтгэлийг та бүхэндээ танилцуулъя. За хулан маань маш сайхан малын бас зөвлөхнэ. Юу яриа та? Эднийхийг юу яасан ш гал мал төлүүлж байгаа гэж манайхыг яхаараа тэгдгийг. Зүгээрээ одоо хөлдөгч гялц. Бали бас уу? Бас ялагдсан малыг бас хоёлаа байхгүй. Амар ялгаатай ажлыг баяр хүргэе. Гэтэ мундаг мондог байсан манай бас гэж байна. За тэгэндээ би амжилттай байсан. За, тайвширдаа хулан минь. Хоёр гэрт адилхан л шийтгэл байж таараа штэ. Харин нөгөө гэрээс хинтээ малын бас цэвэрлэхээр болчих вэ? За. За, баяр хүргэе. За, түрүүлээ шийтгэл үзүүлчихье тий. За, шийтгэл нь юу байх гэхээр. За, хонгор минь. За чи малын бас цэвэрлэх нэ. Чадахгүй шиг шүү. Зүгээр асууж байна. За манай баясаа маань үнэхээр тэг хинэггүй тэгээд бас хин хажгаа ч малгах дээ. баяжчихнэ. Баяжчихна шүү дээ. За тэгвэл болж байна. Эрэг хүлээж авсан. За өнөөдрийн маань хамгийн эргэцтэй юм уу ч болох. Одоо хин ядаж болсныг томд гарцгаая. За чи хэлчихье. Хин бэ? Инх сүрэн. Баярлалаа манайхаа.
гэж цаг иргэдэг. Тийм учраас нэг сүрэндээ баяр хүргье. баярлалаа. Хүн болгонд авьяас байгаа тийм үү? За өнөөдрийн маань дугаарын одоо ивент итгэж болох шагналыг манай багш маань гадуулж өгнө. За тэгээд цаашдынханаас ажилд маш амжилт хүсье. Өргөдөл хүмүүстээ баярлалаа. Сүрэндээ баярлалаа. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар дээр ямар сорилт хүлээж байгаа бол тонгодгой уулзъя. Даалгавар бүрээр өөрсдийн шинэ авьяасаа нээж байгаа модулууд маань өнөөдөр ч гэсэн уйлан дуран гарын эвдүүтэй бүсгүүчүүд гэдгийг харуулж чадлаа. Үйл урлагч нь ийм гоё тайвтай ажил хийсэн бич үү? Өмнө нь яагаад мэддгүй байсан болоо гэхлээр үнэн голоосоо орчихсон байсан шүү. За тэр ч яхав. Шоуны ялагчийг тодруулах торгон мөч ойрцоор л байна. Сүүлийн дугаарууд дээр тэд ч тараа таниулах бах та. Дараагийн дугааруудад 20 саяын төлөө хэрхэн өрсөлдөхийг харахад үлдлээ. Баяртай үзэгчтэй.